Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Алтан твшийн хөндөй, Туул сэлбийн гол бэлчирт, Богд хан, Сонгон хайрхан, Чингэлтэй баян зүрх уулсаар хүрээлэгдэн орших их хот. Хүмүүний ажил амьдрал буцалсан Улаанбаатар хотын 460 гаруй мянган өрхийн нэг алтан гэрлэх. Түүний гэргийн номон тэд хоёул улсын драмын эрдмийн театрын жүжигчид. Мөн 3 хүүгийн аав ээж. Том хүү Бүх жанжин ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар анги. Дунд хүү 9 мөнх цэцэрлэгийн анхлах бүлэг. Эх жил сургуулийн сурагч болно. Баг хүү мөнх удам цэцэрлэгийн дунд бүлэг. Их хотын нүргэнд чимээ чихдэлсэж, шилэн баяшингуудад нар ойж, энэ тойрны амьдралын нэг өдөр эхлэхэд өглөөнөөс орой хүртэл үл тасрах амьдралын урсгал. Өглөө хүүхдүүдэд өргөж өгөх зүйл зүгээр. Оо стресс. Босоод тэгдэгтэй жанжаа. Басаараа. Хоцорлоо. Аль хурдлаараа. Тэгээ би жаахан босчоод, тэгээ 9 мөх босчоод, тэгээ мөх удамж нойруулаад. Тий мөнх удам уйлал тэгэл төвжрөхээс өмнө гарыг гээл тий. За 8:05 болчлоо. 20 минут хоцорчлоо. Одоо яана. Төвжрэх яах вэ? Аав ээж нь гэхдээ эрт бассан шүү дээ. Сигналаа дартаа. Сигнал дараад энэ урд нь машин байна л. Яг энэ уул зэрэг давчвал тэрч бас байрны төвжирсэн л харагдаж байна. Дахиад төгжсөн. Ёо. Эндээ машина тавиад гүч идэх үү? Даарч гинөө. Чи цүнх авцсан уу? Ээжийнх нь юу байгаа? Ээжийнх нь курткийг авчаач. Томоосоо. Бойлог газ гүч. Хүн төрлөختний аж төрж ирсэн арга замыг ерөнхийд нь нүүдлийн сууршмал гэж хоёр хувааж болно. Монголчуудын хувьд соёл иргэншлийн нүүдэлчин шинжийг төлөөлж өнөөг хүртэл төрлөх сонгодог утгаар нь хадгалсаар яваач үүнтэй зэрэгцэн хаяанд нь суурин иргэншил хөгжсөөр ирсэн. Алтан гэрэл номон хоёр маань суурин амьдралаас хэсэгтэй холдож хүүхдүүдээ малчин ахуйд аваачиж өсгөвл чадах болов гэсэн асуултыг өөрсдөдөө нь тавьсаар уджээ. Чихийн дараа баяртайгаар бүгдээрээ уулзцгаая. Хүүхдүүдээ бүх жанжиндаа амжилт хүсье. За баяртайгаар уулзнаа эргээд тийм ээ? Тийм. За бүх жанжиндаа баярлаа. Удаан ярилцсны дунд нэгэн шийдвэр гаргасан нь хөдөө Баян Хонгор аймгийн Галууд суманд очиж жил тойрон амьдрах. Ингэхдээ сумын амьдрал болоод малчин ахуйд хүний амьдралын 1 жилийн тойрог хэрхэн эргэлдэж, хэрхэн өрнөж, хэрхэн амьдардаг болохыг нүдээр үзэж биеэр туулах явдал. Угаалтууд хөвгөн шатны замд хороон байгаа. Шууд наадлын хүүхдийн гутал руу ороод. За. Дээш өгсөн явчих. За яа. За минут. Хаа ичсэн. Олон улсын худалдааны наран туулзах. Ёстой байхгүй юмгүй, мэдэхгүй хүнгүй их хөлийн газар. Зах орж үзчихэл өмнөх. Авах зүйлс их л байгаа бололтой. Хотоос хөдөөд сууршихад юу хэрэг болохыг тооцоосон нь лавтай. Одоо л үзэж байна. Би 3 удаа орж ирсэн. Өвөөдөө хандуулж ирсэн. Тантай ширээ авах орж ирсэн шүү дээ. Аа. Яг ч захгүй гэж байгаа. Хөдөөгийн зүйлээ. Янт байгаа юм. Хүүхдийн хоромоо зэ. Сум дээр бол хэдүүлэн яндаа хэрэггүй шүү дээ. Хөдөө гарахаар яндаа хэрэгтэй байхгүй. Тэгвэл ихтэй бидээс янган байгаа шүү.
байгаа л та. Гэхдээ дахиад нэг илүү гэр байхгүй бол. Одоо уусаа хөдөө очиод морь унна шүү дээ. Тэгэхээр та нар тийм пүүцтэй болохоор чинь хөлөө чи холгочтой үстэй. Тийм болохоор эндээс сэтүүлээ. Батал үзье заяа. Юутай ч 3 хүүдээ түрээтэй гут авах нь. Мэдээж эдлэг эдаах морь унлагд зогцох бутлав чухал байлгүй яах вэ? Энд биш. Энэ хүүд юм уу? Энэ хоёр Тэгвэл таарах байгаа шүү. Энийг байх. нэг өмсөд үстэй. Яг таарч байна уу? Тулж байна уу? Тулах шинжтэй байна уу? Хоёрыг аваад гэж. Миний хөө ядарч байна уу мөнхүүд маа? Ядлахгүй байна уу? За заашгүй. Энэ бол өстой гоё юм. Даа чи энэ. Тог заалгаад байж чадахгүй юм ч те. 750. Энд 300. Сая 50. Үргээд өгч юм. Хөдөө шүү дээ. Унааны мөнгө хасаад өгч. Баяа хангалаа өргөж өгөх. Унаанд чи 50 нэр гоогод өгч. Тийм. Гоогод унаанд чи. Одоо хаашаа имэйл рүү явж байгаа сте. Нүүдэлчдийн хамгийн өргөн хэрэглэж ирсэн унлагын мал адуу бөгөөд адууны тоног хэрэгсэл боловсронгуй болсоор өнөө цагт үйлдвэрлэлийн аргаар хийдэг болжээ. Наач гэхдээ жанжин мөнхөө багтахгүй юу? Хинүү. Жанжинд бол багтахаар л харагдав. Үгүй юу? Монголчууд хүүдээ имэйл, хазаар, ногт зэрэг адууны хэрэгсэл 90 цент хүрлээ хэмээн зэхэж өгөхөөс гадна удам дамжуулан идэх нь ч бий. Маашаа. Том хүүдээ имэйл зэхлээ. Харин дунд хүн барьцаж байх шиг. Тэгэж тэ би бас юу яана. Хараад яваад байгаа байхгүй заа. Баг хүү одоохондоо ойлгохгүй л байх шиг байна. Аав ээжийнхээ шийдвэрийг дагаж алстаа дулаан байрнаасаа холдож хөдөө талд хөх бууцанд очиж сууршихаа хараахан ойлгоогүй аж чи мэдэх. Юутаач морь унах тухай л бодож байгаа ч хөдөө талд очиж морины нуруунд дээр имэйл тохох өрсөд. Нэг гэрийн бүрээс авах ш нэрэ. Их 5 антын гэр ийм бүрээс 5 антын гэрийн бүрээс хэмжээ нэ. За 150. За баярлах. Хэдүүлээ гоё пивэр ийм юу харьцаг авахгүй. Хэдүүлээ яг төмөр өнгөө цагаан төмөр харьцаг. Төмөр сав авна. Энэ хүн байна уу? Үхрийн зэл үнэ малын дэлэнд ойртох номоо маань сайл сүнийхээ бэлтгэлийг базааж ховын сав зэхэж байна. Зэхэх зүйл мундахгүй лавтай. Гэрийн бүрээс сав суулга сур татлагнаас эхлээд шинээр зэхэх эд арван. Тэгээд малчин ах үед иргэнэг шиг хэрэгтэй дуг нь байдгүйсэн дээ. Залуу үеийн төлөөлөл болох алтан гэрлийн гэр бүл хоёр соёлын дунд холимогоор оршин байгаа хооч үе. Хараад тийш. Дээлчигч ийшээ лөө. Ийшээ. Үүний дараа манай тав дээл сууд. Сүлжээ үүдүүд нөө. Жохон төсчилтэй. Монголчуудын үндэсний хувцас дээл. Ахуй амьдралдаа ойр орших малчид дээлийг өдөр тутамдаа өмсөж хэрэглэдэг бол хот суурьнд суух монголчууд тэмдэглэлт ой баяр ёслолын өдрүүдэд дээлийг баяр гангараа болгон хэрэглэх нь илдэг. Хоёр том хүүдээ дээлийн тааруулан авсан боловч баг хүү мөн худамд багхан томдуулан авлаа. Өдрөөр өсч байгаа хүүхдүүд удлагүй дээлэндээ томдсон хөвгүүд болох нь дамжиггүй. Хөдөө тал
хөхөвгдийнхөө нутаг руу зорж үе үлрэн ирсэн уламжилт ахуйгаараа амьдрахаар тэд бэлтгэлээ ийм хийлээ. За баярлалаа. Баярлаа. Бид нар угаасаа болоос үлдээ санаж болчихгүй. Уултар аваад гарыг хөө. За явах бэлэн үү? Бэлэн. Хаашаа явах вэ? Баянгар. Галоодсон тий. Аха. Хөдөө чи яа нилээ хөтөдөө? Мөр унам. Яа. За тэгээд морь унахаар манай 3 зүйл явлаа та тий. За бид эдээ одоо яг жил бодож төлөвлөсөн хөгтөл төсөл маань эхлэхэд бэлэн болоод байна. Одоо бид нар гэрээ ачаад Улаанбаатараас нүүхэд бэлэн болсон байна. Сэтгэл нэг тийм аюу олон хугацаанд удаан хугацаанд бодсон. Тэгээд яг ингээд явлаа гэсэн чи одоо нэг тийм нэг зөөлөл татар байгаад энэ очиад яг юу болохыг бол бид нар таашгүй. Тэгээд аюу хэцүү сурна гэж бодож байгаа шүү тий. Даяаршин буй дэлхий хөгжиж буй хотын хаяанд тайвнаар орших Монгол ахуйгаа гэж нар толгодын оройд тусахад тогоондох өрмийг хамж галдаа цучил нэмээд цайнаас дээжилж цаана нь дуу төрглөн таан хүмүүл ханхлаад голын урсгал шууган салхи сэрчигнэх үзэгдлийг чимхэрч болов мэдэрч их нутгийнхаа ингэрт таавар амьдрахаар төлөвлөсөн хөгтөл төслийн багийнхан хөдөө тийш хөдлөх өдөр ирлээ. Аав ээж, ах дүүс хамаатан садан найз нөхд нь алтан гэрлийн гэр бүлийг үдэж өгөхөөр цуглажээ. Хөгтөл төсөл урагшаа. За манай хамтдаа баг маань. За. Хаашаа мөр. За. Ой. Өдөөний амьдралыг сайн сурна. Харин тэгнэ. Үгээсаа. Үнэ сайн асуулт. Хим үзнэ. Тий. Монголчууд аман зөв бэлгээр учирч, ерөөл өргөж, үдэж мордуулдаг ардын сайхан уламжлалтай ард түмэн. Дээшээ тэнгэрт, тэнгэрийн наранд сүүн цацал, сайн дээжээ өргөн байж, ижийн, ижил нөхөд, элгэн садна нь үдэж гаргалаа. Ингээд зорьсон хэрэгэн бүтээх урт зам дөнгөж эхэлж байна. Аж төрөх, амьдран суух, сурч судлах их замын эхлэл нь инэ. Оо чи хэдэн чулуу авцсан? Ийм. Гүй 3-ыг авах штэ ээж хөө. Яхаа болгоч. Маань 3 томыг ав. 1 Мас үгүй шинэ авчих. 3 басаа. За За аваагаа дагаа яваарай. Авааны их нь танд да, өмсний их юм байна да. Байгаль дэлхий амьтай, эзэнтэй, далдын сэжимтэй холбоотой гэж үзэж ирсэн монголчуудын язгуур сэтгэлгээний ойлголтын нэг нь аваа. Аваа бол монголчууд болоод Төв Азийн соёлд чухал үүрэгтэй соёлын дурсгал юм. Зам хөтлийн даваан дээр чулуугаар аваа босгож, орон хангаан эзэд энд цугладаг химээж эдэний дээжүү гөргөж ирсэн уламжлалтай. Мөн аваанд чулуу өргөдөг. Хөх уулсын аваанд чулуу өргөхөд хүүгийн тоглох талд чулуу нэмэгддэг ч гэдэг. Аваа нь монголчуудын шүтлэг бишрлийн илрэл болоод олон зууныг туулж ирсэн бөгөөд өргөл өргөх, даатгах ёс уламжлалыг шингээсэн ойлголтуудынх нь нэг юм аа.
Яг хадаг руу цаачиж байгаа. Тэгээ явах замынхаа дөнгөж 3-ны нэгт явж байна. Дөнгөж элсэн тасгаа дээр явж байна. Одоо өвөр ангаа болтол одоо хэдүүлээ 160 км яваа. Тий, одоо өдрийн халуун бас арай гайгүй буугаад сайхан болчлоо тий. За одоо машин гарах, зам гарах гэж байна. Зам гарахаар яадаг вүлээ? Заавал хөтлөж гарах хэрэгтэй тий. Одоо миний хүмүүс ингээ гоё унтаад явна шүү заа. Хоошоо суугаад явна шүү заа юу. Ерөөсөө ингээ урагшаа гарч ирэхгүй бүсээ зүгээд явна. Аажуу явбал аяндаа хүрнэ. Өөр чи юу лээ? Болно. Тиймээс 3 хүүгээ багаас нь Монгол ахуйтай ойр байлгаж, өвс соёл уламжлалаасаа суралцуулан орчин цагийнхны ярьдгаар хөдөөгийн амьдрал үзүүлж Монгол хүн гэх тодтголын зах зугаас нь ч болов мэдрүүлэе гэж шийдсэн нь энэ. Зөвхөн өөрсдийн гэр бүлийн амьдрах орчинд өөрчлөлт хийх гэж биш. Бусад гэр бүлүүдэд тохиолдож байж болох дээрх асуултын хариу хайхаас гадна үр хүүхдээ Монгол ахуйтай ойр байлгавал ямар өөрчлөлт гарах бол гэсэн гаргалгаа ирж хөхдөл төслөөн боловсруулж цоврал контент хийхээр зорьсон нь инэ. Нүүдэл тосдог ардын заншлаар Баянхонгор аймгийн соёл урлагийн газрын хамт олон Алтан гэрлийн гэр бүлийг тосч авлаа. Монголчууд эрт дээр үеэс ирж байгаа нүүдлийг ухтаж шингэж тосдог ийм заншилтай ард юм учраас бид хүн энэ соёлоо хадгалж бид хүн ингээд та эдгээр нүүдлийг ухтаж авч байгаамаа. Оо ямар гоё юм бэ? Одоо ингээд хотоос хөдөг зорж байгаа залуучууд бид бол хуурцсан. Одоо чинь хэд болж цаг? 2 өнгөрч та. Цаг Одоо цаг 2 өнгөрч байна. 2 болж байхад бид эдийг ингээд ухтаад зогсож ийн гэдэг бол амар сайхан сэтгэлтэй. Тэгээ бүр нөгөө өдрөөс хойш л яриадсан тий. За хаана явна гэж амар хөөргөө. Тэгэл бид эд чинь нөгөө аюу аажуу явсан дандаа зураг авалттай авсан болохоор энэ хүртэл хүлээгээд энэ хүртэл ингээд ирээд тасч байгаа юм дээр баярлалаа. Одоо аймаг дээр ирсэн биш үү? Баянгор аймаг дээр. Одоо эндээс хэдүүлээ сум руу Одоо хэдүүлээ эшигээ сум руугаа явна шүү дээ. Одоо 90 км шорон замаар явна шүү. тэгэл очлоо. Тэгээд сум дээр очичоод тэгээд дээшээ маргааш өглөө хөдөөрөөгөө явна заа юу. Тасралтгүй 10 цаг замд явсан хүүхдүүд нь ядарчээ. Зам хүрэх газар ойртчил байна даа угна. Гэвч хүрэх газар нь хараахан болоогүй бололтой. Баянхонгор аймгийн улсын тэргүүний галуу сум. Хонгор хайрхны өвөрт аж төрн суух хүн зам. Алтан гэрлийн гэр бүлийг хонгор нутаг ээлтэйхэн ээлгэн садна нь тэнүүнээр нөмрлөн өвтлээ. Алтан гэрлийг хөдөөг зорихдоо Ганбаатар ахыгаа түшж иржээ. Энэ нутагта хэдэн үеэрээ мал малдан суугаа Ганбаатарын хүү Хүрвдоржийн хамт цагаан цохиот гих үйлс сууж өндөр уулсаар хүрээлэгдсэн өргөн ширэг дэлгэгдсэн энхэн хангайд зусч байна. Ганбаахаа. Тэ. Оо тэр тарваг. Оо энэ хараа.
хоёр тэр цаана харж байна. Энд гэдэг тэр нь том юм уу? Энэ жижиг харагдаад байна. Оо бүр гарч ирээ сууц. Тэр байгаа л. Энэ бүр байгаад энэ байгаад. За одоо энэ хангайдлаа одоо тэгэл үзэж тарж өсөр шиг халтай штэ. Ингээд дэвшлээд модтой те. За явсаар зорьсон газараа ирлээ да. Тэглээ дээ. Бичлэг хийнэ. Замч гэж зам юм. Хор бараатаа хөтлөө. Яа, өстой сайхан өгч авлаа тий. За сайн байна уу? За сайн байцгаана уу? Сайн. Нохоо гаагүй юу? Үрээд ирлээ дээ. За сайн Ирлээ. байна. За сайхан шин. За сайхан. Хуртаа ирлээ ирэх хэрэгтэй. Хараа хуртаа ирлээ штэ. За сайн байцгаана уу? Сайн. За сайн байцгаана уу? За сайн явцгааж байна уу? Сайхан зүш. Наашаа харин зуншлах их айтайхан болсон ба шүү дээ. Өө сайн. За зам ядруу. Ядарлаа гэж. Нэг чигтэй байсан салж өгөө нэг хөдөө гас сайхан байна. Ногооны өнөр ямар сайхан юм бэ? Сайхан ч юу. За битэрийн явсаар ирсэн айл маань аймгийн сайн малчин Ганбаатар гэдэг айлах байна. Ганбаатар оюун агч хоёрын маань байна. За тэгэл энэ айлыг түшгэлж одоо өдөр ирж байгаа. Хотоос гарахт нь 30 минут өгнө гэлцсэн байсан ч тэрийг ихэд Энэ сүүл утсан ярьдаг. Энэ нэр. Нөө тийм үү. энэ нөө Монгол саатын дугаар биш үү? Оюун агч нь оюун агчид доорох шүү дээ. Ийм юун дугаараа хийчт юм уу те? Тийм. Доорох шүү. Тэр луга жоохон хонхор юм тийм байгаас. Усарч битгээр энэ дээр юм улаа эрэхтэй юм. Хор ямар. Хаах нуруу мэр байна. За хараарай. Яг энэ аваар л ингээд нэг аргатай. Яа чи тийм ээ? Ер нь Монголчууд гэрээ буулгах, барих үед нар зүвийг эрхэмлдэг бөгөөд гэр барих газар буюу буурай зөв сонгохыг онцгойлон анхаарч төвгөр газрыг сонгож тоон хаалганы голыг эрхц буюу ялимгүй баруун тийш татж байна. Нөгөө утас чинь юм таа мó. Жохон л үзэн штэ. Дахиж үзэхгүй штэ. За ёо. өвдөө ичсоё. Гурван хүн одоохондоо уцтаа найзалсаар л удахгүй гарч багчуудтай наадлаа. Уул усандаа ирсэн үрс болохоор маргаашийн нарнаар хонь эргүүлж тугал хашилцаж эхлэх нь лавтай. Гаава. Цөөх хэлтэй байна. гол ороод яг гол ороодохгүй. бас ингээ юмнууд нь тийм гол ороод явах гэсэн үг байна шүү дээ. Тийм гол ороод. Бас өндгөл таардаг үг юу? Гол ороодохгүй. Хойш наруулахгүй. Гасаа зөхөө. Ойн юм юм харуулахгүй. Тий. Гамбах энэ мөн үү? Ингээл Бас буцаа тайлах юм болох үү? мөн. Яг ингэргүй. Барихгүй учраас төсөөж марчаад мэдгүй болчих. Яг тэр амны дэйтлээ гарч. Дийтэй л. За нотач ростроч. Хадгал хазгал хараад. Одоо бол Ийн алтан гэрлийнх маань буйраан засч, тооноон өргөж, тотгоон босгож, гал голомтоо хөдөө талдаа бадраалаа. Малчин ах уйда, малчин
хайлуулна. Энэ манай жаахан татгшин хойш нь чөөлчөө татгшин дөө тавиад хойш нь. За яг. Үгүй яах. Үгүй яах султаад. Хаяачтай. За орой болохоос хүн ямар ч байсан. Тогоо залгаад авъя тийм ээ. Эко фол байхаа. Ичээдэг одол гаргая. За одоо соронтаа минь энэ одоо яах. Би одоо жилийн дараа зүгээр шууд нэг ингээд болно хоёулаа гэдэг шиг. Болоогүй. Одоо энэ чинь ингээд хөдөөч хараа ингэж жагаад юу юугүй гинт харах болчихдог байхгүй юу? Тийм үү? Мэдээ юм уу? Гүрстэ мэд. Би гол нь өнөөдөр ээж нь бүр амар ядраад байгаа байхгүй нүүх гэж амар их юм хийгээд аав нь ч гэсэн ядарч байгаа газар ядарч байгаа юм шиг юм байна шүү дээ. Хараач энэ байгалыг үзэж байна уу гэсэн шиг үлэмжийн их үзэгслэнг гайхуулах юм. Харж байна уу гэсэн шиг хан шиггүй их сүрийг үзүүлэх юм. Хөхөрхүйн дээд тэнгэрийн тухай, хүүшлэхийн зайн, улсын тухай, хүүгийнхэн сэтгэлд бодогдохгүй гэж юу? Айн анаага аялмаарч юм шиг, айраг цагаага амсмаарч юм шиг, аавын захиасыг санамаарч юм шиг, аштыг бэлэгдэн авшигламаарч санагдах юм. Одоо хөдөөгийн амьдралд дасгал үлдлээ. Алтан гэрлийн хүн маань.